1-р Коринт 14:33 Учир нь бурхан бол самуурлын бурхан бус харин амар амгалангийн бурхан мөн. Хэрвээ та өөрийнхөө зарим нэгэн зүйлийг зохицуулж чадахгүй байвал хэн нэгнийг хөлсөлж энэ тал дээр ажиллуулад хэрэггүй зүйлсээс салаарай. Хоёрдугаарт танд ямар нэгэн зүйл хэрэгтэй эсвэл та хүсэж байгаа бол Бурханаас хангалтын төлөө залбираад энэ нь хэрэг танд үнэхээр сайн л зүйл бол тэр зөв цагтаа зөв арга замаар танд өгөх болно гэдэгт итгээрэй. Зөвхөн Бурхан л хийж чадах зүйлсийг амьдралдаа бий болгох гэж хичээснээр уур бухимдлыг битгий бий болгоорой. Та чуулганыхаа магтаалын ахлагч болохыг үнэхээр хүсэж байгаа л гэж бодъё л доо. Тэгвэл та залбир. Бурхан минь, хэрвээ энэ надад тохирсон байр суурь мөн бол тэнд хүрэхэд минь та туслаарай. Хэрвээ та өргөдөл гаргах хэрэгтэй бол өргөдөл гаргах, харин хэн нэгэн таны оронд байр суурь тэр байр суурин дээр очих юм бол битгий уурал. Эсвэл хэн тэр байр сууринд очих талаар санаа битгий зов. Бурханд итгэв. Бид Бурханд хэдий их итгэн тэр хэрээр бидэнд амар тайван байна. Үнэхээр гайхалтай шүү. Надад энэ талаарх бүх ишлүүдийг унших цаг байхгүй. Яагад гэвэл энэ номлуудыг дуусгахаас өмнө би хэд хэдэн зүйлсийн талаар ярьсан байх ёстой. Тэгэхээр Яков 4:1-2 бол миний амьдралыг өөрчилсөн ишлэл юм. Яков номын 4-р бүлэг 1-ээс эхлээд уншъя. Та нарын дундах хэрүүл болон зөрчлийн үндэс юу вэ? Тэр нь эргэтнүүдэд чинь дайтаж байгаа та нарын хүслүүд биш үү? 2-р ишлэл. Та нар шунан хүсдэг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Таны хүсэж байгаа зүйлийг хэнийг авсан байх юм бол та тэднийг үзий ядаж эхэлдэг. Тиймээс та нар тэмцэлдэж хэрэлддэг. Та хүсэж байгаа зүйлээ авах боломжгүй. Энд нэг том хариулт байна. Та нараа гуйдгүй учраас та нарт байдаггүй. Би энэ ишлэлд маш дуртай. Та амьдралдаа зарим зүйлийг бий болгох гэж хичээх хэрэггүй. Та Бурханаас гуйд залбир энэ зүйл чинь танд зөв хэрэгтэй зүйл мөн бол цаг үргэлж зөв үе талгуудыг Бурхан танд нээх болно. Хэрвээ Бурхан бидний хүсэж байгаа зүйлийг өгөхгүй бол бид Бурханд талархаж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр бид өөртөө юу сайн бэ гэдгийг мэдхээс илүүгээр бидэнд сайныг Бурхан илүү мэдэж байгаа гэдэгт итгээрэй. Өнөөдөр ямар нэгэн зүйлсийг хүсэн тэмүүлж байгаа тэрнийг бий болгох гэж хичээсэнсээ болж хүмүүс их ууртай, бухимдалтай болдог гэдэгт би итгэдэг. Энэ бүтэхгүй харин Бурханаас асуу. Энэ зөв зүйл бол тэр танд өгнө гэдэгт итэг. Нэг зүйлд итгэлтэй байгаарай. Хэрвээ Бурхан хийхгүй бол та хизээч хийж чадахгүй шүү дээ. Амен. Та заримдаа Бурханд ингэж хэлдэг. Бурхан минь, та энийг хийхгүй бол би хизээч хийж чадахгүй. Тиймээс би энэ зүйлдээ хутгалтмааргүй байна шүү гэж хэлдэг. Тэгээд би амар тайван дотор байж Бурхан хэдийгээр хэрхэн яаж ажиллаа хийхийг хардаг. 3 дугаарт өөрийнхөө бай, бусдын сэтгэлийг хөдлөх гэж хичээхэ байл.